Аккумулятор холбож асаахад хориглох зүйлс. Машин холбож асаахад анхаарах хэд хэдэн зүйлс байдаг. Эдгээр зөвлөмжийг дагснаар аюулгүй асаахад тус болно. Суусан болон холбогч машины аккумулятор ижилхэн уйлттай байх ёстой. Мөн ойролцоо ампер цагтай байхыг үйлдвэрлэгчийн гарын авлага ном дээр зөвлөдөг. Хоёр машиныг ойртуулан зогсоох хэрэгтэй. Гэхдээ хооронд нь хүргэж болохгүй. Ингэвэл богино холболт үүснэ. Хоёр машины түлхүүрийг хариулж, гэрэл болон бусад цахилгаан хэрэгслийг унтраасан байх хэрэгтэй. Мөн машиныг P араанд эсвэл N араанд хийгээд гар торомсоо татсан байвал зохино. Хэрвээ суусан машины аккумулятор хөлдсөн бол холбоод хэрэггүй. Хөлдсөн аккумулятор дэлбэрдэг. Хөлдсөн эсхийг аккумуляторын цэнгийн индикатор цонхоор хараад мэдэх боломжтой. Мөн хөлдсөн аккумулятор бөмбийсэн байдаг. Суусан машины холбогчийн хасах шоныг хөдөлгөөнтэй эд анги, түлшний систем, цахилгаан эд ангитай холбож болохгүй. Хамгийн тохиромжтой нь амортизаторын тавгны болт эсвэл үйлдвэрлэгчээс зөвлөсөн тухайн хэсэг байдаг.